гарах гарч ингээл хоошин гараад би одоо тэр дамбад байхад аав ингээл баруун хоошин гараад явхаар сингээ гоо харнахаа урчих гал уршаа хоор хоохгүй шарнахаа барьчих гал. Тэгээ бид нэр ингэж манай өв дээдсийн үндэсний уламжлал гэдэг юм яриад байгаа юм. Хаанаас юм гэдэг их чухал. Ийм даа юу. Өрөө царья гэж байна. За юуны дөрөнд үзэгч олондоо Монгол төмөндөө энэ хулжиран одож байгаа хуучин жилийн энэ төгсгөл дээр шилжин ирж байгаа шинэ оны шинэ жилийн босгон дээр амрыг асан мэндийг мэдүүлье. За энэ явдалтай л да зүгээр би мэдээж энд бүрэн бүтэн хариу өгч гэдэг нэгэн байна биш тийм үү. За зүгээр ер нь манай Монгол төмөн манай өвгдээд мэрэгд ялангуяа өнөөдөр үүнийг одоо сонирхдаг үздэг тийм ээ. Судлаачид мэрэгд нөхөд ном судраар дамжуулан юу гэсэн байна гэдгийг одоо төмөнтэйгээ хуваалцах нь шудраг үсттэй. Тэгэхээр ер нь бол цагаан сар байтаар тийм ээ. Цагаан гэдэг нэг үг байгаа. За сар нь ч одоо сар шинэ эхэлж байгаатай холбоотой тэр сарын асуудал юм шиг байна. Тэгээ цагаан сарыг өнөөдөр ч манайх юу одоо төр ёсны их баяр гэж нэрлэх болж өөр яг өдөө чухам тэрний ямар ч учиртай юм ер нь Ахмад настан элгэн ураг ийм баяр гэж ойлгодог тийм ээ. Ер нь Монгол хүн жилдээ нэг удаа заавал одоо энэ нэгэнтэйг золгож байна шээ. Ялангуяа одоо мэдээж тэр Ахмад настанд одоо нэг золгодог нэг ёс байна. Энэ бүхнийг харахаар бас сонь юм бодогд тийм аа. Зүгээр энэ удаа харин би нэг бодож байна. Өнөөдрийн цагаан сараа бид ялангуяа би одоо бас энэ жил хугацаа тийм ээ тэгэл тэмдэглэж байгаа арга хэлбэртэй удаанаас ёс жайгаас өксүүлэл бас их л бодмоор юмнууд ер нь их бодмоор барахгүй ер нь их л өөрчлөлмөр юм байгаа санагддаг. Энэнийг зүгээр би бодоод байгаа юм биш. Нар төмч яриа л шүү дээ. Үзэгч олон яриа л шүү дээ. Тийм нэг л тийм дарамт болсон юмнууд их байна гэж. Энэ талаас нь ярмаар байна. Тэр тусмаа өнөөдөр бодож байгаа юм. Битүүний өдөр чинь нэг ингэдэг штэ монголчууд ч тийм ээ хэр тоосоо өнгөвч тийм ээ хошорогоо арилгаж за хуучин ингээд болохгүй бүтэхгүй тийм ээ одоо эвгүй эдсэн эвдэрсэн нэгэн тэгэ эргэж эвлэж цайрч тийм баха одоо бид хоёр ч гэсэн одоо өөр цайрах гэдэг штэ тийм учраас өнөөдөр ер нь би бас бодож байна нэлээд тийм одоо шүүсэн шүүмжилсэн маягтай яриуллаа бас үзэгч олон маань би хүлцэл өчөж байна зөвөр энэ бол та бидний ярьдаг та бидний тийм ээ хэлцээд байгаа зүйлийг л өнөөдөр зүгээр яг нэгэн дэлгэцэн л гаргаж байгаа гэж үзэх үү би ингэж бодож байна. Зүгээр 90 цагаан сар гэдэг монголчууд хэдийнээс хийсэн яасан гэж үзэхээр одоо түүхэнд 90 тийм эртний бол одоо нууц товчоо тэрээс орвол ер нь байдаггүй. Энэ ч одоо саяхны юм да тий. Би ч одоо улам малчны хүүхэд 3 онд баян дээр төрсэн тэгэл өдөө манайх чинь ингээд тэр үед бол хийжээсээ яг цагаан сар гэж яг цагаан сараар өглөө усаалаа момон дээр гараал гэдэг удаага өргөл ингээд хийж л байсан золгож байсан. Удахгүй сумын төвд орсон тэгээд аймгийн төвд 61 онд нөөж ирсэн сошиал онцгойдоо тэр ч одоо нэгдэлчтийн баяр гэдэг нөгөө хотын далимдуулаад угаал итэл яадаг бич гэнтгч байсан юм байгаа үстэй. Нөгөө талаар эн чин цаагаараа нөгөө л хуучны юм үндэсний юм тийм ээ гэдгийг нөгөө л хорж яасан цагж яасан үзэн суртын ч асуудал байдаг баг. Тэгэн штэ одоо цагаан сар өдөр чинь лекц магцгээл ажил мэдэл дээр ч бүртгэл зүгдэж яа штэ тэгээд тийм байсан. Зүгээр хоёр талтай. Нэг тал нь үнэхээр энэ чи тэгээд яг манайхын байсан бол бас эдгээр тэр коммунист гэдэг юм суртрын үзэл суртал байсан ч гэсэн тэр чи бас нэг юм бодож болгоохол байсан байх л да. Зүгээр ер нь бодож байна энд тэгээд өнөөдөр бас хэлхийн утга учир ч гэсэн би эндээс мөн л одоо би өөрөө христч хүний хувьд тийм ээ эзний ивэлж болгоны пастор гэдгээр хэлж байгааг хувьд ч гэсэн би бас Библиэс эхлээд нэг ишил татмаар байгаа юм энтэй холбоотой. Энэ Колосе номын 2-ын 16-д ингэж байдаг юм да. Тиймд та нар хоол, унд хоол, эсвэл баяр, шин сар гарахтай хамаатай асуудлаар эсвэл амралтын өдрүүдээс болж хинээрч бүшүүгдэгч тийм ээ. Тэгэхээр энэ чинь бид нэр ингээл өндөөч тийм нэг баяр гээл нэг үндэсний баяр гээл нэг юм хийдэг иргээл харахаар нөгөөч нь одоо болдгоо тэр чинь ингэж яа энэ чинь ингэж яа гээл тэр чинь буруу байхгүй тэгээд энэ библийн зарчмаар юм штэ нүгэл гэдэг бол тэгэл одоо тэр арих уух тамиг татах гэдэг юм уу тэр талаасаа нэг биш штэ тэд нар болохгүй муу зүйл гэдгийг нь бол хэлдэг тэр муу штэ гэдгийг хэлдэг нүгэл гэдэг нь сайныг тийм ээ үйлдэхийг мэдсэн хэрнээ хийхгүй байх нь нүгэл гэж байдаг бас итгэл үгүйгээр үйлдсэн нүгэл гэж байгаа
юу гэж мэдэхгүй дагаад далдаачихыг хэлээд байгаа гэсэн үг. Тэр дотор нүгэл явж ядгаа гэдэг талаас нь ялангуяа шинэ гэрээний үндсэн зарчим байна. Иймээс энэ цагаан сар одоо болж байгаа юм уу? Яаж байгаа юм гэдэг талаас нь бид ярмаар байгаа. Тэгээд энэ одоо түрүүн хэлсэлдээ одоо Монголын нууц тавчааны энд одоо тийм ээ 57 оны дамдын сүрэнгаан байгаалаг тийм ээ Монгол бичгээс буулгасан байдаг. За энэ одоо 2000 оны үеийн сонгонол их гэж байгаа тийм ээ одоо Зэрэн сод Магдамчин тэр одоо манай эхнийхний Россигийн эднэр дотор байхгүй. За үүнийг мэднэ. Тий байхгүй. Тий. Тухайлбал уламжлалт баяр гэж одоо яриад байгаа шүү. Тэгэхээр уламжлал гэдэг их сони юм. Хэдийгээс уламжилсан. Гэхдээ уламжилт гэвэл бид нэр одоо феодализм ч уламжил байсан, коммунизм ч уламжил байсан, ардчил гэдэг юу гэдгийг тийм ээ одоо чинь. Тэгээ бид нэр ингэж манай өвөг дээдсийн үндэсний уламжил гэдэг юм яриад байгаа юм. Хаанаас юм гэдэг их чухал. Тамаагүй чинь одоо шашин гэл яриад манай уламжил шашин боддож шашин гэл. Хаанаас яасан хэдий давсан гэдэг асуудал. Хувийн маань бодол ер нь ч бас үнэнд нийцнэ гэж боддог зүйл маань юу гэвэл юм байгаа юм. Бидний өвөг дээдэс тухайн тэр уламжит зүйлийг баярч байдаг юм уу шашин итгэл үнэмшил юу байдгийг аливаа зан үйл яаж хийгээд юунд хүрсэн юунд хүргэдийн гэдэгт нь хэрэг өчр байгаа юм. Нөгөөх нь ингээд уламжлал ингээд үзэж ятал болдгоо юм руу л оруулсан бол тэрнийг давтаж тэр авах гэхийн ухаанаар хандах хэрэгтэй тэр алдаанд орох шаардлагагүй ингэж үздэг. Тэгэхээр уламжлал байсан уу гэдээ үзэхээр их сонин зүгээр би энд одоо тэр номноос ларыг гэсэн шүү дээ. Энэ Монголын уламжлалт шашин шүтлэг гэдэг энэ зөвхөн данс шашинч бичсэн юм шиг. Гэрэл Баатар гэж залуу Монгол залуу одоо нэг засагт багшилж яана их сүрхийн ном үзсэн залуу үү дээ. Тэгээд энд нэг юм юу байдаг байхгүй юу? Энэ өмнө нь ерөөсөн энэ нууц авч юмчод юм алгаад энэгээр ч одоо эрдэмтэн зэрэг хамгаасан хүн шүү дээ чинь. Магадгүй энэ төлөлийн хүн. Тэгээд тэр нь ч манай эрдэмтэд мэрэгд энэ шүүж тийм ээ. Өдөрөдөж хамгаалуулсан болохоор ч бас тартай танагтай байдгүй яхав дээ. Тэгээд энд нэг байдгийн. Энэ нилээ тодруулж авч үзвэл монголчууд цагаан сар гэгч хятадын хаврын баярыг Манжин хаан инх хамглан тэнгэр тэтгэгч нарын үе буюу 18 дугаар зууны үеэс тэмдэгт болсон бололтой гэж байгаа юм. Тун хантай санагддаг тий. Энд чинь хандаа нөөл Манжин хятадын юунууд тийм ээ одоо нөгөө шашин машин орж ирэл энэ уусгаж исэн авч исэн үеийн л одоо орсон зүйл шүү гэдгийг хэлсэн байдаг. Дээр нь нэг ч бас хэлсэн байгаа юм бас. Мань хүн зүгээр бидний мэддэг зүйл шүү дээ. Бодоо өвөл хаврын дарчиг цаг тийм ээ малчин түмэн тэгээд ялангуяа одоо удахгүй мал нь төлдөг одоо яг төлдөг цаг байсан л да тийм ээ мал хавар энэ цагаар одоо тэгээд эд удаа дэлгээр найрлал тийм ээ тэгээд нөгөө цагаан сар гэл ингээд нэрлээд байна гэдэг сонир л доо. Тэгэхээр ийм юм ер нь байгаа юм шиг байгаа мó. Тэгээд тэр хожуу энэ маягаар л авчихсан юм гэж ойлгодгийг. Харин Чингис хаан өөрөө яасан бэ гэдгийг за энэ зүгээр яг нууц товчооны дараа тийм ээ алтан товчийг бид мэднэ тийм ээ 300 он за энэ бол зүгээр энэ буддын шашны илт нэлээд дорд бичсэн зүйл л дээ. За гэхдээ энд яаж яах вэ гэхээр энэ 85 дугаар талд байна да. Сууд баг Чингис хаан цагаатай хүүгнээс энэ чагаатай гэсэн ба. Энэ хоримын дээд нь юу вэ гэж орол баярын дээд нь юу вэ гэж асуухад маний хүн хуучин он бидний сангирсаж одоо хэмээн шинжил шилжирч ярих хэмээн энийг одоо он тэмдэглэх одоо шинжилгээ асуудал ярьсан чинь богд Чингис хаан зарлиг болсон нь тэр бишээ. Нярайгай сагдсанд нэр эсэгвөөс хөвлийгээс унаад гэгээ их сүзвээс хиний шинийг шинлэх хиний нэрийг төрөх үнээс хойш экээс төрсөн энд мэдсэн өдрөө олон узалдан хөрмөлж яваа гэж төрсөдийн тухайд хэлсэн байдаг. Тодорхой. Тэгэхээр тэр юу гэдгийг ч одоо ингэж илнэ гэх одоо цагаан сар шинжил гэж яриад байгаа гэдэг эндээс харагддаг. Тухайлбал энэ ч гэсэн би дахиад нэг ном харуулъя л да. Энэ монголчуудын түүхийн бүрэн давчаан гэж сайхан зохиол би одоо энэ баян цагааны балжин юм гэж. Үүний энэ дээр 1216 оных дээр байгаа юм л да. Монголын төрийн бодлого ноён нуруу дээр цагаан сарын шинийн нэгэнд өтгс насндан гişиг хүртээ гэж. Тэгээд монголчууд намар цагаан сараа хийдэг байсан учраас энэ үед нам руу хав руу гэдгийг нягтлах хэрэгтэй. Сонир байгаа биз? Намар цагаан сар хийдэг байсан мөртлөө хаврыг яг нягтлах гэдэг нь өнөөдөр хавар хийдэг болчихсонтой л холбоотой гэж ойлгож энэ бас бурууч биш л дээ. Одоо судлаач юм байна. За ийм жишээтэй. Энэ бүгдээс үзэхээр одоо ягаад энэ хэрэг чинь лавл хугацааны хувьд лав хавар биш бай таарч. Тэр сүүн цагаан эдэн дэлгэрсэн малын зоон руу тэнээсэн өдөр 50 тэр намар өвөл намрын сүүл өвдийн их бай таарч байгаа. Одоо өнөөдөр чинь намарч их хурд сайхан болдог болчихлоо шүү дээ. 12 сар хүртэл одоо тэрхгүй тийм. Тэгэд энэ бүхэн яг хөөхд би ардын юм дотор байж идэгэн. Ардын сайхан дуу нэг уртын дуу тийм ээ бисрэг уртын дуу нарийн сайхан хайр гэж тийм ээ тэрнийг нэг үзье гэж бодож байна. Өнөөдөр энэ манай битүүний өдөр юм бас мялалга дуу уурч бодог гэхгүй. За орлоо гэрийн хойморт бас хайдууны ихшгэлж байгаа гэж үзэх үү. За би нэг хуурчин дуучин биш ээ гэж бас одоо монгол хүний хувьд тэгээд нэг орон хуураар үзье. Нарийн сайхан
настай тэгээд цаашаа өндөр сайхан борыг өрөөлдөн сойж унаарай. Өвгөн болсон автайгаа өвлийнхөн сар залгаараа гэж. Тэгэхээр чинь намрын зөвлөө бүлийн ихээр нэг залгаж яасан гэдэг нэг энэгээр л тодорхой байдаг. Тэгээд цаашлах юм бол юу гэдэг юм бэ чинь нөгөө ихийн ач гэдэг дуу байдаг шээ тийм ээ. Нарийн шарга морион намрын шиндөө сойндоо хөө настай уурлээжтэйгээ нарнаар очио залхондоо тийм ээ. Өндөр хэр морион өвлийн сартан үдшин шиндөө сойндоо өвгөн бүр давтагаа өглөө нарнаар залхондоо. Энэ бүхэн чинь тодорхой байгаа байхгүй юу? Хаврын баяр гэдгээс ингээд авчичаа гэдээ яриад шүү дээ. Тэр чинь мэдээдэг энэ зөвхөн Монгол тентгийн харьяаны сэн хүн энэ мэдээд зүгээр тэр хаврахыг л авцсан. Монголчууд намар. Гэхдээ тэгж л таарна. Нуруунд дээр хүртэл ачаа болохгүй. Гэхдээ тэгж л таарна шүү дээ энэ чинь. Одоо өнөөдөр ингэж байгаа юм. Энээс болоод бид яг дараа нь эдээ буданыхаа тухай асуудлыг ярих байх л да. Чинь ариг дарс гээл. Хөөрхийн чинь бас Монгол хүн чинь нэрлэх байлгүй тэгээд гинг ороод ирсэн хүнд ямар өлссөн цангас амт юм шүү дээ. Хоол цагчаа тэгээд нэр биш нөгөө нэг худлаалда ууланчдаг тийм монголчдаг гэж арих марих бариад идэх байгаагүй. Өвдөн ихийн гэрт арихгүй хорин болох үлгөө гэж байдгийг шүү. Хөх сударт байдгийг. Тгийжсэн чинь навчаад яасан гэр нэг арих гэдэг юм гаргаад ирсэн. Одоо нөгөө хин гэж арихгүй ямар яахын тэгээд арих л тийм үү. Одоо өстой мэтэлгүй дээрээ хөрөөл үзчихдэг байх та тийм. Тэгээд энэ ч бас л нөгөө үний юм дуурайсан гай байхгүй юу. Би уулна штэ. Хүн ерэн зүгэн гаргасан зүйтэй гэж бододгийн. Тий, тэр чинь нэг л гаргачих яг хандах зүг. Сквадрыг баха. Аливаа хүн сурах чигдийг эрхэм болгоод хандах зүг өөрөө тогтно гэж тий. Мэддэг юм а мэдээд үндэс суурин дээр очичхаараа энэ дээр зүг нь тодорчхон. Тэг зүүн дээр гаа дахиад жилжилт нэг бонг наа нэг нөөтер хоёр нөөтер гаа парсар хулган сар гэж баж гнаад хэрэггүй. Тий. Зүгээр ерэн бас одоо энэ одоо жинхэнэ итгэл үнэн тийм ээ аврал хүчлэн бүтээсэн хизнийхэн авралд багтчаагүй хүний хувьд бол сэтгэлийн тэгдэг засаж явах тийм үү бол яг асуудал юм да өөр одоо нэг энэ жил нэг жаахан зөв чигээр рүү гарчлаа гэж бодож явбал сэтгэлийн асуудал юм биз дээ гэж тайлбарладаг ч тэгээд одоо би ч гэсэн саяхан хүртэл одоо зүг гаргаад зүгээ гаргуулаад хэдэн аваасаа ч миний авчин бараг ламшгүй хүн байсан 8000 хөлөл дээрчл одоо тэгээд өстэй гал усаар нь тоолоод нар зүг бүр эргүүлээд гаргаж өгөн шүү дээ тэгээд тэр шиг сэтгэл засал. Тэгэхдээ энэ өөрөө бас синкретизм бас л ирээн бараа холианы юм болчихж байгаа юм. За одоо зүг чигийг одоо астролог тийм ээ 6 чигээр л ингээл гаргаж байгаа юм биз дээ одоо гэж үзэх үү тийм ээ. Одоо 8 зүг чигээс дөрвөн сайн зүг гэдэг одоо химэр зүг рүү гараад хичиг зүгээс ирээд гал ингээл юм байна. За тэгээд энэний нь бол одоо 6 ёс гээ. За тэгсэн л одоо яг үгээр ёс байна. Одоо юунд суусан, гал суусан бол зүүн зураад усан суусан бол засхан дээл ингээл бичгэндээ. Энэнийг яг гинхэр хардомын арга гэх юм аа. Шорнмаг хардом. За нэг юм бич. Нэг талаас ижбүрийн шийдэж байгаа ч юм шиг тийм үү. Системтэй одоо хандж байгаа юм шиг. За нэг охин тэгэл гарахаарч одоо юм шүү дээ. Нөгөө бас тарин уншнаа. Юу гэдэг юм маруу занаад ясуугаа тийм ээ. Дарид суугаа юу ч гэдэг ингээд нэг тарин уншдаг. Үнийг аг тарны ёс гэдэг. Ингээл энийг зүгээр ерөнхийдөө шашин судалж гэдэг юм уу итгэл үнэмшил дунд бол энийг синкретизм гэдгийн холиомодон юм болгоол. Тэ яхаа өөргөө тийм ярьж болсон сэтгэлээ засаж байгаа юм тэр. За тэгвэл дээшэн тэр агуу тэрний зүгийн чигийг бүгдийг мэддэг заагаад өгсөн эзэнтэй хамт суус. Одоо ярьдгийн да христийн одоо ингээд зүг чигээр гарахгүй одоо буруу ном юм тийм ээ. Муу яа. Тэгээ заалгадаг өөрөөр хэлбэл чи галт тэргийн сууж аваа тийм үү? Алаучал машинист нь очоод чи тийшээ үйсээ яв гэж толцхон дахиад байдгүй үстэй чи тэрүүнд ороо сууц чи зүгээ сайхан суугаал яв гэсэн юм байт юм аа. Энэ бол тэр аврал эзэн тэнгэр бурхандаа зуустал бол энэ хамаагүй байдгийн. Тэгээ хэцүү шттэ. Зүгээр гарах гарч ингээл хоошин гараад би одоо тэр дамбад байхад аав ингээл баруун хоошин гараад явхаар сингээ харна хоорч гал уршаа хоор хоохгоо шарна ховэрч гал баруун уртал уурахаар яг жордон дамдаж гараад ингээл болох байдаг л байсан. Тэгээ сүүлд нь одоо юун дээр дасганы яваан дээр зүг чиг гаргадаг болж гэнэ. Тэр дасганы яваа өрдлөө яах юм тийм үү гэж ингээд асуудаг. Зүгэн гаргасан хүнээс тэр жил Хөдөлмөрийн Баатарч төрж байгаа.
Зүгэн гаргасан хүндээс тэр жил тийм үү? Одоо энэ хорвоогч орхиж байгаа гэж бодлоо доо. Энэ цаана бас учиртай. Тэр таныг бүтээсэн, орчлон бүтээсэн дараагаа үйдсэн гэдэг бид тангарах тасарсан. Тийм ээ. Нэг анхны хүн гимнүүд хийгээл хүн бодохоор нэг ява авгаа нэг алим мэдчихээ юм уу тэгэл яцсан шин. Гиний хүүхдийн тогтоом шиг тийм ээ өдгөр шиг юм сонсгодог боловч. Үнэн бол үнэн. Тэ. Үнийг мэдээд үгээр замнаад амьдраад өөрчлөгдөж байгаа энэ хорвогийн тэр бүм түүнийг гэрчлэлтийг өөрийн биеэр гэрчлэх байна. Яадгийн бэ гэхээр тэр эргэж золох учиртай. Ерөөсөө хүний чинь жилийн туршид одоо бүгдийг сануулад байгаа шүү дээ. Одоо тэгэл хавар намар өгөл болдог юм тийм ээ. Төрдөг, өсдөг, өвгөрдөг, өгөхөдөг тийм ээ. Өглөө болдог, хоногтон гэхэд тийм ээ. Өглөө өдөр орой шөнө гэдэг чинь мөн яг эндээ чи харуулаад тийм ээ. Тэгээ чиний эргэж золох учиртай шүү үзэн гэдэг л харуулад байгаа юм. Тэгэхээр зологдог хамгийн настай дэх золгож байгаа учраас байгаа биз? Даан зологдог. Тэгвэл тэр аав эцсэндээ золох учиртай үнийг харуулдаг. Ийм зүйл. Хадаг мадаг тэр барьдгийн тухайд бол тэр чинь нүүдэлч орлон чи хин тэгээ жилдээ нэг золох юм чи за хин таарлах байх хадаг өрлөөд дахиад байх юм чинь. Зүгээр 1558 онд байх Авда хаан Далай ламд золгосон байдгийг. Тэгээ битүүний өдөр хадаг бариад маргааш цагаан хадаг барь шинэгний өдөр золгоход энэ чинь одоо харыг хаагаа цагаанаа нэгээд гэсэн үг байна гэж тайлж яасан гэж юм түүхэнд байдаг. Тэр сэнжид дулмын тэр цагаан сарын бэлгэд тэрч байгаа. Энэ байдаг л тий зүгээр яхан юм зөвхөн улсад мэддэг л түүх. 1912 онд байх энэ дотоо тэргийг бүгд захирын шийтгэх яам гэдэг богд хаант Монголын нэг бол одоо улнаа өргөцсөний үеийн яамнаас Аливаа хаан гүн одоо богд X ноёд богд хаан ихтайг нь хоёртой хадаг барин золгох нэг юм юу. Ерөөсөө шинжлэх дүрм гэж гаргасан байдаг. Энэ зүгээр тийм шашны юм ба байл да тайл зүйл. Зүгээр энэ яах вэ тэр юм барих хүндлэх гэл зүйл байх л да. Гэтэл хараарай. Хадаг нь юу вэ гэдгийг бодохоор гэсэн юм байхгүй юу? Яг нэг хэсэг торгон тийм ээ зэрэг одоо яадгийн аюуш намжантан одоо яг самбай хүртлийн занзал байх л да өнөөдөр яг одоо өмнө хийсэн л одоо басал нэг л бараа шүү дээ. Энэ өөх нь ингээд өргөдөг хадаг тэр үе сайхан ингээд намарсан тэнгэрийн өнгөтэйч гэдэг юм уу цагаан суу тэгээ шарга ингээл янз нэрлдэг юм байгаа үз. Хэд онол яадаг вэхээр нэг хэр болсон юм бол одоо энэ тэндэг бол энэ гүүрэн дуйцсан энэ тэндэл одоо тийм ээ холбооны шон мон ингээл юу вэхээр тэгэл нэг хөрхи тосны алчуур шиг юм болцсон. Ингээд энэ дээр авахгүй. Тийм учраас манай өвгдээд тэр ёсчдгийг бодож тэр нүнжгийг тийм барихгүй барьж болохгүй мэдэн дээ нэр. Яг тэгэхээр Библи хэлсэн байдаг ч та тэр чи өөртөө зориулсан шүтэн эсвэл ямар нэгэн дээд тэнгэр дор газар усанд байгаа юмны дүрс битгий хийгүүдэг чи орно. Тийм чи бодлоо эзний бүтээл тэр гараа өргөө дэлгээд тохойг өргөө тийм ахын тасны тохойг өргөх тэр хүндлэлийн асуудал байдаг. Библиэд ч гэсэн байдгийн тэр юунд одоо Аарон тийм Амалек одоо Израиль тулдаал үзэж яхад л тэр яг тайга өргөхт нь Израиль яраад буулгахт намалек ялаад эсвэл гарна одоо чилээд ирэхний ясан бэлээ. Аарон хуурнаар байхаа тийм ээ. Тэр тохойг өргөдөг. Энэ зүгээр би авчаад Монголын ёсыг авчаад нэг библиэд гээд байгаа ч юм биш. Зүгээр ерөөсөд алин зүйтэй гэдгийг манай өвгдээд чинь мэдэж ийсэн. Замд нь энэ худлаа мэрэгд тэгдэг гэж байгаа. Тэгдэг гинэ. Одоо зүгээр энэ бизнесийн асуудал. Товчхондоо шууд хэлж. Тэр нь дээр тийм байхгүй. Тэгээс үйлд нь юм барьж золгодог мөнгөтэй золгодог. Зүгээр чи харин өмнө нь тэр тэгвэл өгөөд өгчөө тийм ээ нэг очоо тэр мөнгө цаас өгөө тэр цагаан сар тэр ачаанаас нь үрэлцэлтэй өгөлдөө өдөө удагийн бэлтэлцэлтэй. Тэр өглөө чанар галтар тэр чинь нөгөө манайхны нөгөө натурал админ гэж ярьдаг шээ гоо зүгээр солилцоо хийх гээд байгаа юм. Нэг юм заавал байрдаг заас үйлдэн тэгэл өрдөн түнтэйг адил тийм үү Мартин Монгол тэгээ тийм ээ. Ер нь одоо тонтой болгонд орол тийм ээ тассан бол яг Голливуд дэлгэчээд дахиад байгаагүй топ тодорхой. Тэр ёсныг ингээл энийг бол яг одоо би төрөл ёсны тийм ээ ураг ёсны эргэж боддгийн. Тэгэж ярил чи таньдаг гэж ярих юм бол тийм үү? Одоо хинд сонсч штэ чамаг тийм. Чамаг бас ямар нэг хэмжээгээр таньдаг нь тент золгочод над золгоогүй байлаа гэдэг гомдлоо тэгсэн. Чи яг тэр аав ээжтэй би түрүүний хэллээ штэ тэр хоёр өдөр золгуулах гэдэг сайн л биз? Нэг нь хадмандаа нэг нь өөрийнхөө төрсөн золгочихгүй юу тийм. Тэгээ тэр ураг удмаараа нэг дор цөмөрөө нэг нийлээд нэг дээд уугаад идэ тийм ээ. Тэр чи нөгөө бас л нөгөө одоо орган гიშгэж тийм ээ төрөлөө тэнцдэггүй тэр Монголын ёсны юу штэ одоо өнөөдөр чи мэдхээ байсан тэрний өвгдөг ад хөрөн мөрөм дээр заримдаа нэг танилцуулгын тэр болдгийг гацчих шүү дээ тэгэл тэр хөргөн бэрийг бол байхгүй шүү дээ цаад цусан төрөлч хоорондоо нийлээ суулгачихгүй тулд ингэж хийж хэлжсэн тэрнээс альнийг гэж барах уу чи тийм би ч гэсэн нутгийн өвгөд өгшөд байна тэдэн золгон маар байна тэгээ яг албаар тэгээ явал да очил да тэгээ түрүүний мөнд юм барихтай ч холбоотой чи хитэн хүнд хичнээн хадаг барихын гэртээ юу барайл явах гэдэг асуудал тэр чи хадагтай золгох хадаг барь золгох гэх тэндээ ярил бүр тийм ёс чейгэнд орсон байдаг юм да хадагтай золгох нь хадагтай барьж байгаа золгох хадаг барьж гэдэг нь хадгийн тавьж өгөө тэгээд өөрөө тохойрог золгох юм юм байгаа тэгээд юм гараад ирдэг чи эзэн бурхны хийсэн
Эрдэнэ баялагийг бүтээдэг, эрдэм номыг өвчтөг, энэ гараан дэлгэж өрөхөөс чи илүү ямар тэрний чинь орлдог хятад торгоо байтугай Монгол нэхий байдгүй маа. За мэдээж. Ерөөс энэ их чухал зүйл. Яагаад монголчууд ингэж яаж байгаа хэрэг идэ будаа болоод байгаа юм гэхээр ерөөс жилийнхэн анхны өдөр энэ чинь маш бэлгэдлийн зүйл. Тэ зүгээр тэр өдөр нэх цадах гэдэг юм биш. Тэр өдөр л ямар байна? Юугаар баян тийм ээ? Юугаар баян түгээрээ дайлна. Ямар байсан тэр жил тийм явна гэсэн бэлгэдэл. Би юунд ус ер нь их бэлгшээдгий шүү. Би ерөө монгол хүн шүү. Тэгээд яадгийн гэхээр энэ өдөр л бодол доо. За хамаагүй да. За хөргөө маяр хэрэг гол хэлэх бэдэ тий. Арих за архийг энэ жилдээ байхгүй оохоо тийм биз дээ үзэж болно тий. Чи одоо тэр рэчтэй чи ингэж олно гэж яачаад би зүгээр одоо энэ арих дарс яриад байгаа явдлыг үнэхээр харамсдгийн. Зүгээр 10 хэдэн хүний би бас эмгэн илэрхийлж байна. 10 хэдэн хүний юм наа. Ардан дарчилж үтсэн тэл олон хүний амнаас илүүгээр яах гээд байгаа юм. Төр заска төвшөөдөө. Хууль гэж яриад байгаа тийм байхгүй. Монголын хууль 3 хоног гэдэг яриад байгаа. Тэгээд 3 хоног хорж байгаа тавьчихдаг юм. Тийм ч юм байхгүй. Монголын хууль 3 хоног гэдэг юу гэсэн үг вэ? Хаан хууль зарлиг гаргадаг байсан. Тэр 3 хоногт Монголын бүх эзэмшил төрж исэн. Морин өртөөр довтлон хүргэж байсан. Тэгэл болоо. Тэрнээс хойш хууль мойл гэж ярихгүй. Ёс. Тэр зүгээр хэрэгждэг. Тийм учраас хууль ёс гэдэг үг чинь ингэж гарсан. Тэгээд 3 хоног дагаад болчт юм а гэж одоо тийм гуулаар энэ чичдэг худлаа. Өөр юм болгоцсон. Ингэж энэ улс чинь эргэчээд тийм үү? Энийгээ тэгээ тэр эм гişүүд маань одоо мэдхээж байчаад юм яриад байгаа маа. За юун дээр цааш нь за идэ боо тийм. Ямар боо гэж яриад байгаа вэ? Ямар боовор засаад байгаа бид нар чи болдоо. За одоо янз янзаар л хэлдэг шүү дээ. Одоо уул боо гэж хэлж байна. Уул боо гэж. Уул гэж юу вэ? Уул ингээд харахаар ууланд нь 50-аад энэ гэж ингэж ивгч тайлбарлаж мэдхээ үгүй. Энэ зүгээр уул. Энэ хятад шахаан уул байгаа юм. Үүнийг миний аав ёс мэддэг хүн байсан мó тэр. Миний аав биш миний аавын үеийнхэн үг гэдэг мэдчихсэн. Одоо даашингийн хүүгийн салаа салбар тэр юу гэж байсан юм бэлээ. Носон бонерийн хятад гэж манай тэр дөө баян хонгор баян өндөр гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэдний хаан гаргасан юм бэлээ. Яг манай тэр дүү лав дэлгэр үүсэн. Тэгээд уул ингээ тавиад ихтгэхээр тий. Тэгээд эн чинь Монголын баярын ширээн дээр шахаан уул ингээ тавьчихсан байгаа байхгүй юу? Тэгээд ихтгэхээр нь тэр одоо амрын төврөний мэрэгэн дүр гэж тэр тийм лам байсан. Тэр одоо ширэт лам. Тэр хүн яасан юм бэлээ? Тэр хавсаа буюу самнаа боог гаргасан. Тийм ээ? Тэгээд хавсаа самнаа гэдэг маань хавсаа гэж юу гэсэн үг мэд хөө? Хавсаа гэж одоо би эндээс энэ одоо дамжууг нэг тойл. Хавсаа гэдэг бол ус буюу тостой усаар зурж тосон чансан уртхан боов. Хавсаагаар дээзээс шилдсэн гарын алга хавсаа хүртэх алгадах. Тэгэхээр болж байгаа үз? Гарын алган боо. Нөхөр хожаа пус яасан гэхээр улаан авчираад өрөн дээр нь тавьчихсан. Тэгэхээр чи яасан дуртай юм тийм байж игээд амруу хавсаа идэж бат алгадаад тэгээд яасан гэхээр өөрөө алгаан дэлгээд идэгээд дээр тавьсан байхгүй Монгол ухаан гэж энэ. Улмаар ууц. Ууцыг өндөргийн зануузаар яасан гэдэг юм аа. Тэр одоо санал болгож гэж. Тэгтээ өмнө их шүүсэн тэргээл тавьж яасан байл да их бүхэлгээ тавьж ясныг одоо бүтэн хоньыг ханж ясныг ууцаар төлөвлөж яасан юм блэ. Одоо бол тэр чинь одоо хэцүү болчихж штэ хүн дэр чинь. Тэр үед одоо хурсан буянтай тийм ээ. Хураасан малтай улсад бол тэр чинь тайлан байхгүй юу? Ийм алаан таргалуулсан тайлан. Гүн өдөр мань тэр ямар хамаа байна. За тэгээд нөгөө талаар тэр чи иддэг вэ нөгөөх нь одоо мууддаг байдаг. За тэгээд их чанчгаар ясна гараад ирнэ тийм ээ. Ерөөсөө энэ манай л өнөөдрийн л бас л энэ ерөнхий л бидний дүр төрх харагдаад байгаа юм. Сайхан буцалгаатахаар л ясна гараад ирдэг тийм үү? Доторх юм гараад ирдэг тийм. Тэгээд нэг түүхий шүүрхий тэгээд нэг болж явдаг сайхан харагдаал зэвцгнээд байдаг. Идэж болдгоо нэг юм эд баялаг эдэлж болдгоо ирэх тушаал тийм ээ ардам. Та одоо бууз чимхдэг үү цаанасаар. Гүн эдэн манай цуглааны эдийн би бас баярлж байна. Манай эхнэр туслаад эднэр хэдэн бууз чимгсэн байлаа. Сурсан болохоор хэдэн дүүнэрийн тэр нэг ирдэг юм аа. Тэгээд яг эдэнд яг хянаа өгдөг юм. Тэгвэл бууз маань юу вэ гэдэг асуудал байгаа юм. Тэгээд харин энэ үндэ нэг яг нэг дуу дуулах хоёлаа. За. Цагаан сар гэдэг юм нэг дуу байдаг те.
소나고네. 아니 이게 이렇고. цагаан сарын шинэ нэгэн болж байна. За цагаан хэсгийг гаднаа дэвсэж байгаа гэж байгаа маа. Тэгэхээр эн чинь бас нэг юм харагдаад байгаа. Тэр Тэнгэр бурхан гэдэг байгаа нь нэх одоо яг л бүтээгчсэн Есүс итгэсэн гэж би одоо нэг хэлээгүй байна. Тэгээд ядгийн гэхээр тэр цагаан хэсгийг гаднаа дэвсэж гэж байгаа шүү бас. Юу ч гэсэн гэр тоймор дээр юм байгаагүй. Тэр дээшээ цаашаа тэгээд одоо өнөөдөр бол атмосфер агаар тэнгэрт гэж яриад байгаа юм. Бороо хор оруулдаг гэдэг үгүй. Тэрний цаар тэр юм ярьж байгаа явуулна. За тэгээд яасан гэхээр тэр сүүл чинь гэсэн л да. Царайлаг төрсэн янжин дулмаа цансна. Янжин дулм гэдэг нь чинь хүрээ болоод ирсэн сүүлийн үеийн дуулдаа юм те. За тэгээд цагаан гурлийн 100 май зуураад амтанд болж 100 май гэж мэдэх үү? Энэ юу гэхээр тэр нөө цардуудын гурлын бууцыг хэлжсэн юм байдаг. Энэ зүгээр хятадын нэг хоол. Гэтэ яг үнэхээр нэгтэй хятадын байх шүү болиг гэж хэлээгүй л шүү дээ. Сайхан бууз мозаа хийгээл алайлын. Тэгээ ялангуяа энэ өдөр янз янзын хоол хиймээр идмээр санагддгийг. Одоо тэр охид бүсгүйд бирээчүүлэн чинь өөргий хатамд магтуулах сайхан шүү дээ. Бас тийм биз дээ. Тэ тэнд станы гараа гаргаад хоолоо хийхгүй, дуртай сайхан хоолыг хийхгүй. Тэр юу байдгийг тэр ширээ тэр нэг музейныхын тэр зайн дээр чи сайхан авчраа тавиад тийм өрөөд идэлтэй уйлдаа зөмөр тэр хүүхдүүдийн дуртайг энэ хүүхд нэг хөгчдийн дуртайг энэ хөгчд нь өө нэг идэж тэгвэл жилдэл бид нэр иддэг юмтай тийм үү. Харж хажуулж байгаа газрын чи мэдэх хүнийг тиймэрхүү юмар тийм ээ. Нэг хүн дүүрдэг тэгэл дан бууз ичгэр шатгал нөгөө арихаар дараахгүй нөгөө шингэхгүй нэгэл талим гараад ирчих шүү дээ. Сайхан намар цаг аргаагаад аяа таваараа тийм махагтлоо зөө. Юу нөдөө тэр чи хинээс юугаараа дутаад байгаа энэ төр монголч. Бэлгийн асуудал байдаг. Монголчууд түүхэн тийм бэлэг өгөөд байсан юм байдгүй юм дөө. Байгаагүй. Зүгээр хамнаган бүрээдуудад тэр тасам гэдэг нэг ангийн олзогчсэн юу гэдэг би зөв хайж үтсэн. Тийм байдаг. Зүгээр сая л мөн л нөгөө хүрээний баячууд л бизнесээ хөгжүүл биелэрхэж бинчнэрхэд нэгэндээ өгчөнгөнөөс гараад ирсэн. Ийм л юм болчихсон. Тэр хүний тэр амны сайхан ерөөл тийм ааштай. Тэрнээс илүү бэлэг байдгүй Монголд. Ийм юм. Тэгээ зүгээр бодож байна. Нуул нэг хууртаа муртаа ерөөд юм гэж бодсоо тэгснэ би эндээс одоо зүгээр энэ нэг иймэрхүү юм бичсэн уншиж идэх үү. Ерөөл болгоо тийм үү. Зэ ирээн баранжа ягта ирээвэр хураавар мажигта ирээний барааны хаягта элдэв шалдавд аягта игэл борчуул талгаатай энтгэг дэвдээс түлхөөтэй ирээн бараас залгаатай энэ хүү аврын баярыг айрыг сүйэлбэгтэй амтд цагаан эдээтэй арвай будаа таррээтэй ажуужуугцаатай азай буурдуудад дайтай амны сайхан бэлэгтэй ам цагаан хулгантай ар Монголын цагаан сар болгоод элгэн ураг хотлоорон эсэн инхэж жаргаж итгэл авралын өмнө дэргэлтүггүй золгоод энэ ертөнцийн жихнээ эзний алдрыг дуурсан нэгт мөнгөчхийн ерөөлийг эрхэн олон та нартан эргүүлэн дэвшүүлэн ерөө изээ гэж эндэрл байна. Ерөөл байгаа шүү.